За ховд цэгмийн нисэх онгоцны буудлаас сурвалжлага үзэгч та бүхэнд хүргэж байна. За өчигдөр бид Ховд аймгийн прогресс бүрэн дунд сургуулийн бага ангийн багш адид бишид тийм ээ хандуу зөвлөх аяныг бас албан ёсоор эхлүүлсэн. За түүний хоёр том хүүхэд нь бол ээжийнхээ хандгийн мөнгийг олох гээд за олон нийтийн газраар хандгийн хайрцаг бариад явж исэн ийм нөхцөл байдлыг бид үзэгч та бүхэнд бол хүргэсэн. За бид Монгол улсын зан Бат үлзийтэй үзэгч та бүхнийг бас уулзуулж байна. Тэгэхээр Бат үлзий зааны хувьд бас ховдын мөхчүүдэд төвчүүдэд энэ аянд бас нэгдэж байгаагаа илэрхийлж байгаа. Тэгэхээр юуны өмнө танд бас энэ аянд нэгдэж байгаад бас баярлалаа. Тийм ээ. Нутаг ирээд буцаж авах шиг байна. Тэгж байна. За сайн байцгаана уу. За би бас ингэ нутагтаа ирээд буцаж байна. За дээр энэхүү бас багангийн багш адилвч төслийн аянд бас миний бие нэгдэж байна. Тэгээ хөөрхий зайлвал бас юун дээрс харлаа. Сошиал дээрс хоёр хүүхэд нь бас ээж аавдаа хэллэгүүгээр бас ингээ хайрцаг бариад захмахтай гүр яваад нэг зөвлөж байна. Уул нь хүүхдийн мөрөөдөл бол бас том Аз ТV дэлхийн авраг болоод ээжигээ имчилгээнд нь бас тусланаа гэсэн тийм мөрөөдөлтэй хөөрхөн дүүнэрийнхээ бас ээжийг бас хурдан идгээсэ гэдэг нөхөө аянд би бас нэгдэж байна. Тэгээд дэлхийн нэгт монголчуудыгаа болон нийт ховдчуудыгаа энэ нөхөө аянд нэгдэхийг уриалж байна. За тэгээд аянд бас нэгдэж мөхчүүдээ Монгол гэрнээс уриалсан бас танд баярлалаа. Буян бас буцаж ирэхдээ будаа тарай шиг бас үржих болтугай. За баярлалаа. Спортод бас өндөр амжилт хүсье. За баярлалаа.